Сайн байна уу? Залаар зургийн байгууллагын багш хүслэн байна. Өнөөдөр 3-6 насны хүүхдүүдийн 3 дахь хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлдээ багш нь ганцаараа зураг үзүүлэх болно. Өнөөдрийн хичээлийн сэдв нь аслалт гэсэн сэдв байгаа. Тэгээд багш нь өнөөдөр нэг цагийн аслалтай зураг зурж үзүүлэх болно. Өнөөдрийн хичээлд хэрэгтэй материал маань болохоор өнгийн тосоо харандаа, шугам, боловсрол, мөн тэгээд А4-ийн хар зүрийн цас байгаа. За тэгэхээр аслалт гэж юу вэ гэхээр хүүхдүүдэд та нараа ажиглаж ирсэн үү? Гадаа ингээд явхад хол байгаа зүйлс болохоор жижиг харагдаад ойрхон байгаанууд болохоор том харагддаг. Мөн үүнтэй адилхан ойрхон байгаа юм тод, хол байгаа юм бүдэг харагддаг. Жишээ нь уулын нэр мэдэгддэг, өвснээр мэдэгддэг тийм ээ. Энийг болохоор аслалт гэж нэрлэдэг. Аслалт нь дүрсийн аслалт ба өнгийн аслалт гэж хоёр янз байдаг. Тэгэхээр аслалт нь болохоор 1 цагийн аслалт, 2 цагийн аслалт, 3 цагийн аслалт гэдэг олон төрөл байдаг. Эндээс хамгийн энгийн нь болох 1 цагийн аслалтыг өнөөдөр зурж үзүүлнэ. За тэгэхээр бол цаасаа энэ өнцгөөс энэ хүртэл ингээд хоёр диагонал хэлбэрээр шугамар татаад хэлнэ. За шугамынхаа урт талаар нь ерөн дараа нь харандаага дарж бас өнгөөр зурах болохоор анхнаасаа л бүдэг зурсан дээр байдаг. За энэ басан байна. Энэ дээр болохоор за өнөөдөр багш нь энд болохоор одоо нэг талд нь болохоор хотын байгалыг, нөгөө талд нь болохоор мод, уул усыг, энэ цаа талд нь болохоор наны гэрлийг, доод талд нь зам зургийг гэж шийдлээ. За ойрхон байгаа юмнууд нь тод бөгөөд том харагддаг гэсэндээ яг тэрийгээ дагаад за энэ талд нь эхлээд багш нь барилгаа зуръя. За эхний маань за багш нь эхлээд хамгийн ойр байгаа барилгаа дүрслэе. За ингээд тэгшхэн шугамаараа татчихъя. За дараагийн барилга маань за дараасан их том хотыг дүрслэнэ. За одоо эхний байшингийнхаа цонхыг зурахтаа бүгдээрээ энэ бүх юм ингээд холцоороо магаад нэг цэг дуулсан гэсэн хуулийг даган цонход зурнаа. За энэ шугамныхаа нэг талыг нь болохоор энэ цэг дээрээ байрлуулад за нөгөө талыг нь болохоор цонхны хоо ирмэгтэн байрлуулад ингээд зурчих. Хүүхдүүдээ энийг их бүдэг зураарай. Дараа нь олон зураас дунд төөрч магадгүй учраас. За эхний маань барилгын цонх маань бэлэн боллоо. Бүгдээрээ цонхоо өнгөөр будахын тулд том зурх юм бол илүү их боломж үүснэ. За одоо хоёр дахь барилгынхаа цонхыг зуръя. Ерөнхийдөө энэ барилгууд маань хоорондоо ингээд цонхных нь хэлбэр хэмжээнд давтагдахгүй байх тусмаа бүгднгийнх нь зураг их сонирхолтой харагдах болно. За хоёр дахь барилга нь болохоор битүү шилэн барилга байлгая. Бидний хуваалт ч гэсэн наана том байж байгаа, сүүл рүүгээ жижигхэн болж хувирж байгаа. За энэ барилга дээр хаалга зурнаа. За энд бариулна, энд хаалгана. За гурав дахь барилга нь болохоор энэ хоёроос өөрөөр дээрээ ийм дээвэртэй байвал илүү сонирхолтой. Энийхээ цонхыг болохоор багш нь бодохдоо эндээ нэг жижиг цонх. За эндээ нэг хаалга. Энэ маань их гоё өнгөтэй барилга болно. За сүүлийн барилгын маань цонх нь болохоор ингээд холдох тусам улам жижигхэн болж байгааг анзаарж байгаа бах. За энийг нь гараараа холбооч. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ байшингуудынхаа эсрэг талд нь болохоор гадаа харагддаг хүрээлэнгийн моднуудыг зурах болно. За ингэхдээ доотлынх нь модны маань суурь нь иш нь аль хүртэл
хүртлээ навчтай байдгийг төсөөлж агаад нэг шугам татнаад дахиад нөгөө нэг хамгийн асад харагдах цэгээс нэг шугам татаад одоо эндээсээ энэ хүртлээ дандаа нөгөө модны маань дээдлэлт нь ингээд саглагар байж идэг ногоотой орой хэсгүүдийн навчтай хэсгүүдийн зурх болно. За. Багш нь ингээд төсөөлөөд зурчээ. Тэгэл мөн адилын барилгатайгаа адилханаар хамгийн наадталт байгаа барилга нь хамгийн их зайг эзлээд өшөө ингэж ичгэрсээр хагаад харагдахгүй болтлоо явах болно. Яг тэрийгэ баримтлаад за модны маань навчтай хэсэг маань ингээд чичгрээд хэдэн мод батгах нь харъя. За ингээд 5 мод багтлаа. За одоо бүгдээрээ мөчөр болон доотлынх нь үндсийг нь зурх болно. За одоо эндээс энэ хүртлээ нэгэн тал бүгдээрээ хотын үзмжийг зурж байгаа учраас голд нь машин зам байлгая гэж бодлоо. За машин замын маань голд нь цагаан шугамыг нь болохоор мөн л шугамаар татчихъя. Ингээ харж байгаа тэгшгэн татаад за энд маань ингээд шугам маань байлж байгаа. За нэг талд нь машин зургийг бүгдээрээ за цаашаа явж байгаа машиныг дүрслээ. Ингээд машины маань ингээд хоёр дугуй нэг талаас нь харж байгаа болохоор дөрвөн дугуйных нь хоёрыг харагдаж байгаа шүү. За машины маань ингээд хаалга артлынхаа нэмэн цонхон за машиныхаа гэрлийг зурчих. За одоо хамгийн дээдлэлт нь болохоор хэдүүлээ нарыг зурнаа. За нар маань жаргаж байна, үдэш болж байна. За багшийн зураг бол ингээ хар зураг гараад бол дуслаа. Бид нэр энэ хичээлээрээ их хамгийн түрүүнд дүрсийн хаалтыг хийлээ. Ойр харагдаж байгаа зүйлс нь хамгийн том, цаашаа тусан жижиг харагдаж байгаад зургаараа инхүү батлалаа. За одоо ингээд хар зураг гаргаад дууссан учраас энийг будна. Бутгаас өмнө зарим тод харагдаж байгаа шуумуудаа бүгдээрээ балруулдаж жоохон бүдэг болгоно. Ингэснээрээ дараа нь ингээд өнгө тавихад энэ харандааны маань энэ хартыг холилдож муухай гарахгүй тулд за баг зэрэг балруулнаа. Балруулахдаа ингээд балруулныхаа дээдлийг нь авч агаад их биеэр нь ингээд зөөлөн арчиж балруулах байгаа шүү. Ингэснээр бидний зурсан юм маань бүтэн арилгахгүйгээр ингээд бүдэгсэж харагдана. Зөөлөн чадвал. Ингээд балруулынхаа цэвэр талаар нь нэмж балруулдаг. За хүүхдүүдээ энэ үедээ болохоор бүх зураг баллахгүй байхыг хичээгээрэй. За хандаа хавцаг унгаач. Зөөлөн гараар арчаад. За бүгдээрээ одоо энийг өнгөөрөө будгалнаа. За одоо бүгдээрээ за барилгаас эхэлж зуръя. За барилга дээр маань бид нэрээ яг гоё уран төсөөлөл маань илүү тодорч харагдах болно. За өнөөдөр болохоор багш нь за наадлага барилгыг ягаан өнгөөр будъя гэж шийдлээ. Гэтэ бүхэлдээ ягаан биш хийтэйгээр. За ингээд гоё чихрийн цаас шиг хийтэйгээр. Сургамд маань аль болох олон өнгө оролцох тусмаа илүү өнгөлөг анхаарал татам сонирхолтой болж өгөн шүү хүүхдүүдээ. Голоор нь явах өнгийн болохоор хооронд нь эрс ялгагдах арай баруун өнгөөр.
энэ онгороо мөн цонхнуудынхаа хүрээг хийвэл гоё юм уу? За одоо энэ голынхын цонхыг нь зурхтаа дотор нь бас төсөөлөөд уран төсөөллөө гаргаад за хөшгөтэй цуг зурнаа. За энэ дэглээ ялах болохоор шарангийн хөшгөтэй. Хүүхдүүдээ та бүхэн ч гэсэн зураг зурж байхдаа хажуудаа суугаа эцэг ихтэй тайлбарлаж өгөн зураарай. Та бүхэн ердөөсөө багшаасаа санаа аван тэгээд өөрийнхөө төсөөллөөр зурцгаагаарай. За одоо хоёр дахь барилга маань болохоор бүхэлдээ шилэн барилга байгаа. За энийг болохоор хаслтынхаа шоу болгоныг нь өөр өнгөөр зэнхэр өнгөний олон төрлөөр бодъё гэж бодлоо. За ингэснээр бид бүгдээрээ ингээд олон хуваасан ч гэсэн тэрийгээ заавал харандаагаараа тодруулахгүйгээр ингээ өнгөөр нь ялгаа бүтчихлаа. За дараагийн өнгө маань болохоор за энэ дээр болохоор за ингээд бөмбөлөгтэй байшин зуръя. Дараагийн байшин маань болохоор за ингээд одоо ер нь алсад харагдах тусам иймэрхүү өнгөний нарийжсэн хэсгүүд маань илүү ерөнхий олж өгөх ёстой. За одоо эсрэг талд нь байгаа моддыг зурхад бидэнд за одоо байгаа ногоон өнгөнүүдээ багш нь энд өөрч тавьж үзүүлье. Бид өмнөх хичээлээрээ үзсэнчлэн нэг өнгөний маш олон төрөл байдгийг мэдсэн. Тэгэхээр одоо энэ ногоон өнгөө харж агаад хамгийн тод бараан өнгөнүүдээ хамгийн наадлын модон дээр ашиглана. Тэгээд цаашлах тусмаа хамгийн цайвар өнгөнүүд маань ашиглагдана гэж бодоод зураарай. За одоо ингээ багш нь харж агаад ерөнхийдөө бүхэнгөө оролцуулах ч гэлээ одоо наадлын мод байх тусмаа нөгөө тод асалтын хуйлаа даган эднэрийгээ түлхүү ашиглаад одоо энэ ногоон бол бага оролцсон гэсэн үг. Дүрсээ бодохдоо бүгдээрээ нэг өнгөөр нэг дүрсээ бүлээр нь бутахаас илүү өнгөнүүдийн хооронд нь уусвал илүү бодтой амьтай харагдана шүү. Бидэнд ийм олон өнгөний харандаа байгаа учраас өнгөний тусан харандаа байгаа учраас бүгдийг нь ашиглах хэрэгтэй. Гэтэ одоо энэ арай бүдэг өнгөнүүдээсээ бас оролцуулах хэрэгтэй. Хамгийн ихний мод өшөө бүрийг нь тодруулах хэрэгтэй. Одоо ингээ 3 дахь модноо зурж эхлээд гаднах хүрээг нь өшөө бүдэгхэн үл мэдэг байдлаар зурж эхэлнэ.
За өнгийг нь болохоор даралт нь ч гэсэн ингээд өшөө хөнгөн бариад дараагийн мод болохоор хүрээг үзүүлнэ. Нэг өнгөөр нь зурчих. За одоо бид модныхоо навчин дээр ингэж асалтыг гаргасан шигээ. Одоо доотлынхаа суур мөчрийг ч гэсэн тод бүдгийн тэгж бодох болно. Хамгийн ойроо мод нь хамгийн тод. За хоёр дахь мод. За моднууд маань ингээд зурж дуслаа. Гэтэ мэдээж энэ хэсэг цагаан байгаа болохоор энийг дараа нь гүйцэтгэл хэсэг гээд нэмж тодруулж бодох болно. За одоо нарныхаа цэцрийг зурнаа. За одоо бүгдээрээ нараа зурцгаая. Нараа зурхдаа нэг өнгөөр гэхээсээ илүү бас дахиад шар өнгөнийхөө олон төрлөөг ашиглана. За хамгийн тод шараараа нарныхаа их хэсгийг нь. За энийг ингэж хуваасны учир нь одоо энийхээ ингээд өнгө бол хэсэг болгоныг нь шарынхаа өөр төрлүүдээр будах болно. За энэ хэсгийг бол шар өнгөөр будъя. Ер нь хүүхдүүдээ одоо ингээд бүгдээрээ нэг өнгөтэй юмыг зурхдаа олон өнгө нэг өнгөнийхөө олон төрлийг нь ашиглаж зурж байгаа энэ арга барилаа гэртээ ч гэсэн өөрийнхөө зохиомжит зураг хийхдээ ашиглаарай. За одоо бүгдээрээ доотлохоо машин эхлээд будъя. Илүү одоо энэ том талбай дээр жижигхэн хэсэг нь учраас эхлээд жижиг хэсгээ маш нямбаагаар будсан тохиолдолд дараа нь том хэсгээ дарна гэж бодол айлтгүйгээр зурхад амрах болно. Миний дуртай зэнхэр өнгийн машин байна. Одоо ингээд үлдсэн энэ арын хэсгүүдээ ингээд цагаанаар үлдсэн хэсгүүдээ бүгднийг тэнхрийн цэнхэр өнгөөр будъя. Ингээд цагаан хэсэг үлдээхгүй баснараа бидний зураг илүү гүйцэтгэл сайтай дууссан харагдах болно. Модны маань завсар бүрээр баг зэрэг гарсан хэсгүүдээ цэнхрээр будъя. Модны маань жохон доогуур хэсэгт нь цэнхэр өнгөөр будъя. Үлдсэнийг нь болохоор бүдэг ногоон. За хүүхдүүд та бүхэн мэдэндээ нэмэн цэнхэр гэдэг энэ өнгөөр будах юм бол илүү асад байгаа ногоон өнгийг илтгэх болно.
юм болохоор энэ өнгөөрөө буцчихъя. Энтэйгээ адилхан тод өнгөөр буцсан тохиолдолд мод маань ингэж хол харагдаад харин энэ маань хитрхи ойр харагдах учраас анханасаа л модоо гой тод зурсан учраас энийгээ бүдэг цэнхэр нөгөө 8 ногоон өнгөөр. За одоо мөн сүүлийн гүйцэтгэл болохоор машина бүгдээрээ хүрээлэн зурцгаая. Ингэснээр замаасаа илүү ялгагдаж харагдав. За мэдээж одоо бүгдээрээ гарын үсгээ зурцгаан ардна. За багш нь өөрөө гарын үсгийг зурлаа. Тэгээд уран бүтээл болгоны ард нь болохоор энэ зургийг зурсан оноо бичдэг байгаа. За 2020 он гэж бичиж. Мэдээж нэмэлтээр он сараа бичиж болно. Өнөөдрийн хичээлийн маань зураг дуслаа. Өнөөдрийн хичээл дээр бид бүгдээрээ нэгцгийн аслалт гэж юу вэ гэдэг талаар бол үзсэн байгаа. Мөн өнгөний олон тооныг хэрхэн аслалтанд ашигладаг тухай үзсэн байгаа шүү. Тэгээд мөн багшаасаа асуух зүйл байвал манай видеоны доод хэсэгт комент үлдээгээрэй. Тэгээд өөрсдийнхөө зурсан зургийг бас бидэнд илгээгээрэй. Тэгэхээр баяртай.